That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. За өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр дэлхийд дээрх хамгийн тайван улсуудын нэгт зүй ёсоор тооцогддог Австрали улсын Сидней хотын Bondi Beach-д бол маш аимшигт алан хядах ажиллагаа бол явагдлаа. За одоогийн байдлаар яг батлагдсан мэдээлэлээр бол энэхүү халдвархыг үйлдсэн хоёр этгээд нь аавгүй хоёр байсан гэдэг нь бол тодорхой болоод байна. Гэхдээ тэднийг бол хараахан исламын шашинт иргэд байсан гэдэг яг албан ёсны мэдээлэл бол хараахан цацагдаагүй байгаа. Гэхдээ тэдгээр халдлага үйлдсэн этгээдүүдийн царай төрөх байгаа байдал за мөн хизээ хаана яг ямар цаг үед энэхүү халдвархыг үйлдвэгээ бодоод үзэхээр яалтчгүй исламын шашинд иргэд байсан гэдэг нь тун тодорхой болж байгаа юм а. За зэвсгэлсэн аавхүү хоёр бол Bondi Beach-д бол байрлах гүүрэн дээрээс хүмүүсийг за яг ан хийж буй мэтэр бол буудаж байлаа. За тэд ойролцоогоор 40-50 орчим удаа гал нээсэн бөгөөд одоогоор 16 хүн амиа автаж 40 орчим хүн шархтсан гэх ийм мэдээлэл байна. За амиа автсан хүмүүсийн хамгийн бага нь 10 настай хүүхэд байсан бол хамгийн ахмад нь 87 настай хүн байсан байна. За мөн хамгийн гол нь тухайн өдөр Bondi Beach-д бол еврейчүүдийн уламжлалт баяр болох Ханукагийн баярын өдөр бол эхэлж таарсан бөгөөд яг тухайн иргэдээр бол баярын нээлт болж байсан байгаа юм. За мөн уг хавтлага нь амралтын өдөр болсон учраас зөвхөн еврей гэлтгүүгээр маш олон үндэсний хүмүүс амралтын өдрөөрөө далайн иргэдээр өнгөрүүлэхээр Bondi Beach-ийг бол зориж таарсан. За тэдний дунд Монгол улсын иргэд ч бас нэлээдгүй олон байсан гэх мэдээлэл бол бий. За Австрали улсын цагдаагийн байгууллага болон тагнуулын байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг бол нэгэнт эхлүүлсэн. За еврейчүүдийн уламжлалт баярын өдөр халдлага хийсэн нь уг халдлага анхнаасаа исламын хэд радикал үзэлтнүүдийн төлөвлөсөн халдлага их таамгийг бол хүчтэй дэвшүүлж байна. Тэгэхээр UNICEF-ийн зүгээс шинэ жилийг тохиолдуулаад UNICEF-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулах ихэвчээ. Энэ нь яах вэ гэхээр та UNICEF-ийн аппликейшн руугаа ороод бэлэгтэй цэцгэлсэн дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Тухайлбал 50 ГБ датаг ердөө 10,000 төгрөгөөр авах хэрэг эсвэл бүрж хямд үнээр авах хэрэгүүд санал болгох юм. Гэхдээ хамгийн гол нь хүн бүрт өөр саналууд харагдана. Ингээд болоогүй уг багцыг авах бүртээ бэлэг нээх эрхтэй болох ба нээх бүрт өөр бэлгүүд дахин гарч ирэх юм. Энэ дунд дата, ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоороо аялах эрх гэх мэтээр 9 жорын янз бүрийн бэлгүүд байгаа юм байна шүү. UNICEF-ийн аппликейшн руугаа ороод хөнгөлөлттэй багцаан аваад дахин бэлэгтэй болоорой. Зөвхөн танд зориулсан шинэ жилийн бэлэгтэй багц UNICEF-т нэмэгдлээ. Хэрэглэгч та UNICEF-аар багц авах бүртээ бэлгээ нээж олон супер бэлгийн эзэн болоорой. Апанегид бэлгээ нэ. Австрали улсын хувьд хамгийн сүүлд 1996 онд буюу 30 орчим жилийн өмнө энэ хэмжээний томоохон халдлага болж байснаас биш. За ер нь бол харьцангуй тайван улс юм. За 1996 онд Тасманы арлын Порт Артурт тухайн үед бол зэвсэгт халдлага болж 35 хүн амиа алдаж байсан юм харамсалтай хэрэг бол тохиож байна. За Австрали улсын Тасманы арлд болсон энэхүү халдлагын дараагаар сургамж авч галт зэвсгийн хяналтыг бол нэлээд чангатгаж байсан түүхтэй. За гэхдээ тэрхүү чангатгалт нь бол хангалттай байгаагүй байж мэднэ. За учир нь саяны халдлага үйлдсэн 50 настай эрэгтэй нь албан ёсоор галт зэвсэг эзэмших эрхтэй этгээд байсан нь бол тогтоогдсон. За уг явдлын улмаас дэлхийн маш олон орнууд Австрали улсад бол эмгэнэл илэрхийлсэн бол за Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху харин Австралийн ерөнхий сайдыг исламын радикал үзлийн эсрэг улс орондоо ямар ч арга хэмжээ авсангүй хэмээн маш ихээр буруутгасан ийм мэдээлэл бол хийсэн. За ер нь сүүлийн жилүүдэд Газын зурваст болж буй мөргөлдөөний улмаас дэлхийд даяар орших исламын радикал үзэлтнүүд за еврейчүүдийн эсрэг алан хядах ажиллагаа хийж магадгүй ийм нөхцөл байдал хөрс суурь бол хэдийнэ бүрдээд удаж байна. За энэ магадгүй одоо дөнгөж эхлэл байхыг бас үгүйсгэхгүй. За миний хувьд Австрали улсад 1 жил гаруй амьдарч байсан. За тэнд ерөнхийдөө исламын шашинт иргэд маш олон болсон нь бол гудамжаар алхахад шууд харагддаг.
За уг нь бол сайхан уур амьсгалтай, хүмүүс нь найрсаг, цаг агаар нь уг нь тун тохиромжтой юм гоё улс юм. За гэвч одоо энэ улсад ийм аимшигтай үйл явдал болсон бол ховийнхэн зүгээс маш их харамсаж бас эмгэнэж байгаагаа давхар илэрхийлмээр байна. За уг халдварыг хийсэн хоёр хүний аав нь бол 50 настай хүн байсан. За цагдаагийнхантай тэрээр бол буудалцаж байгаад бол амиа автсан. За харин түүний хүү 24 настай хүн бол одоо шархтаж бол тэр дороо эмнэлэгт хүрэгдсэн гэх мэдээлэл байна. За мөн цагдаагийнхан уг халдвар болсон газраас тесрэх бөмбөг илрүүлж тэр дор нь аюулгүй болгож чадсан байна. За мөн уг халдварын үеэр өөр нэгэн баатар гарч ирсэн нь Ахмед Аал Ахмед гэх хүн байлаа. За нэрнээс нь харахад исламын шашинтай хүн байсан нь бол тодорхой. За тэрээр асар их эр зориг гаргаж зэвсгэлсэн этгээд рүү дайрч түүнээс бууг нь салгаж булааж авч чадсан. Түүний энэхүү эр зоригийг Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз маш өндрөөр үнэлж олон нийтийн хэвлэлээр Ахмедыг бол магтаж яриа өгсөн. За Ахмедийн хувьд тэрээр зэвсэгт этгээдээс бууг нь булааж авах үедээ гэмтэл авсан бөгөөд за энэ явдлын дараагаар бол эмнэлэгт хүргэгдэн одоо яаралтай мисасалд орсон гэх мэдээлэл бий. Мөн өнөөдөр Австрали улсын ерөнхий сайдын санаачлагаар Австралийн үндэсний танхим галт зэвсгийн хяналтын асуудлаар яаралтай бол хуралд хийж эхэлсэн. За Австрали улсад галт зэвсгийн хяналт шалгуурыг бол дахин чангатгаж буу эзэмшихэд нэлээд хэцүү болж магадгүй ийм нөхцөл байдал үүсчээ. За тэгвэл энд бүр илүү сонирхолтой анхаарал татах мэдээлэл нэг явж байна. За Australia Palestine Advocacy Network буюу Австралийн Палестиныг дэмжих нийгэмлэг маягийн ийм байгууллага бол байдаг. За тус байгууллага нь Газын зурваст шинэ хямрал эхэлснээс хойш Австралид хэд хэдэн удаагийн тайван жагсаалыг зохион байгуулад амжсан. За тэгвэл тус байгууллагаас уг халдвартай холбоотойгоор бас мэдээлэл хийлээ. За энэхүү байгууллагын зүгээс Bondi Beach-д болсон антисемит террорист халдварыг бол эрс буруутгаж өөрсөддөө нь ямар ч хамааралгүй гэдэг байр суурийг бол илэрхийлсэн. За тэд хэлэхдээ энэхүү аимшигт халдварыг үүддсэн этгээдүүд нь манай хөдөлгөөнийг бидний үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй этгээдүүд хэмээн онцлсан юм а. За мөн тэд халдварын үеэр эр зориг гаргасан Ахмед Аал Ахмедыг онцолж Палестин, Араб, Ислам шашинд хүмүүс бол бүгд чөтгөр мангасууд бол бишээ. Бүгдээрээ муу хүмүүс биш учраас бие биенийг шашнаар нь ялгуурлан гадуурхаж доромжлохгүй байгаач гэдэг ийм хүсэлтийг бол Австралийн ард түмнээс бол хүссэн юм а. За тэгэхээр ямар ч тач Австрали улс нь бол яалтчгүй олон үндэсний улс гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхны колончлогчид нь англичууд байсан боловч цаг хугацааны явцад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьшсаар холимог хуурах шиг шахуу улс болсон. Нэг ёсондоо бол жижигрүүлсэн Америк гэсэн үг. За гэхдээ Австралийн хүн амыг шашнаар нь хуваан үзэх юм бол хамгийн голлох шашин нь бол христийн шашин бөгөөд хүн амынх нь 48% нь бол христэд итгэгчд байдаг. Харин христийн шашны араас мэдээж хэрэг исламын шашин орно. За хэдийгээр Австралийн хүн амын дөнгөж 3.2% буюу 810 мянга орчим хүн исламын шашин шүтдэг гэх боловч энэ тоо сүүлийн жилүүдэд бол маш хурдтайгаар өсөж байгаа. 1996 онд буюу одоогоос 30 жилийн өмнө тус улсад 200 мянга орчим ислам шашинд иргэд байсан бол 2016 онд энэ тоо 600 мянгад хүрч харин өнөөдөр 813 мянга бол даваад байна. 40 жилийн дотор 10 дахин өссөн ийм үзүүлэлт гаргаж байгаа юм. Мөн 2030 он гэхэд энэ тоо 1 саяд хүрч магадгүй гэдэг ийм албан бус тооцоолол бол гарсан байна. Австралид исламын шашинтнууд хэд нэмэгдэж байгаа нь бол тус улсын цагаачтад нээлттэй ийм гадаад бодлого баримталсны шууд үр дүн гэж хэлж болно. Австралид дах ислам шашинд иргэдийн дийлэнх нь бол Ливан улсаас ирсэн байдаг. Австралид амьдардаг монголчууд бол энэ талаар маш сайн мэдэх байх. Мөн ислам шашинд иргэдийн төрөлт христ шашинтнуудаас бол хамаагүй өндөр. Төрөлт нь мөн тогтвортой байдаг учраас хүн амын бүтцэн нь харьцангуй залуулга гэж хэлж болно. Мэдээж хэрэг исламын шашинтнууд өсөж байгаа нь бол тус улсын хөдөлмөрийн зах зээл, жижиг дунд бизнес гэдэг нэлээдгүй салбаруудад эерэг үр дүн үзүүлж байгаа боловч үүнийгээ дагаад эрсдэл нь маш өндөр байгааг бол саяны үйл явдал бол тодорхой харуулсан. Тухайлбал исламын шашинтнуудын нууц нийгэмлэгүүд шинээр үүсгэн байгуулагдах, мөн Израиль Палестины дайн болон ойрхон орнуудын бусад дайнуудад хүн хүч илгээх зэрэг маш өндөр эрсдлүүд үүснэ. Тухайлбал хэдхэн жилийн өмнө бол исламын улс бүлэглэл ойрхон орнуудад эд хүчээ авч мандаж байх үед барууны өндөр хүчтэй орнуудад амьдардаг ийм ислам шашинт иргэд маш олноороо исламын улс бүлэглэлд ирсэж тэнд очиж тулалдаж байсан ийм баримтууд бол байдаг. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Тэгвэл өөр нэгэн болгоомжлол бол яалтчгүй энэ исламын радикал үзэл дахин сэргэх эрсдэл юм.
За исламын радикал үзэл яг л хард тамхи шиг тэнд нэг орсон бол гарах гарц гэж бол бараг байдаггүй. За мөн хээрийн төмөр мэт маш хурдтайгаар исламын шашинтнуудын дунд бол тархаж чаддаг. За иймээс исламын хүн ам Христ олонхтой улсад огцом нэмэгдэх нь тухайн улсын нийгэмдээ бол маш их эрсдэл дагуулдаг. За гэхдээ Австралийн засгийн газрын зүгээс уг хавталхад бол исламын шашинт нийгэмлэхийг бүхэлд нь буруутгаж бас хараахан зүрхэхгүй байгаа. За мэдээч аргач байхгүй. Учир нь бол алуурчныг зогсоосон хүн нь өөрөө бас исламын шашинт иргэн байсан учраас одоо буруутгах арга бол байхгүй. За Австралид дах исламын шашинт иргэдийн дийлэнх нь мэдээч хэрэг инх тайвнаар амьдарч хууль ёсны дагуу ажил хөдөлмөр бизнес эрхэлж мөн одоо нийгмийн идэвхтэй амьдралын хэв маягаар амьдардаг нь маргаангүй үнэн боловч олон улсад өрнөж буй геополитикийн энэхүү хурцдмал асуудлууд мөн шашин хоорондын мөргөлдөөний асуудлуудаас болоод исламын радикал хөрс суурь бол Австрали улсад нэгэнт маш гүнзгий тавигдсан гэдэг нь дээрх үйл явдлаас тун тодорхой харагдаж байна. За ингээд цаг үеийн асуудлаараа бэлтгэн хүргэсэн мэдээлэл маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд зарим нэг шаардлагатай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж чадсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.